Хөгжмийн микрофоныг нээ. Монголын хөгжлийн систем бол эвдэрсэн гэж би харж байгаа. Эдийн засгийн энэ бүтэц тэгээд төрийн институт хоёр яг хавдрын эс шиг бие биенээ ингээд тэжээдэг. Ямар нэгэн шин шийдэл реформ гаргах ийм боломжгүй ийм тойрог руу орсон. Гацалтын тойрог руу орсон. Үүний илрэл бол санхүүгийн зах зээл дээр банкны салбарын эзлэх хөв бол 90% байгаа. Банк санхүүгийн салбар нэг талдаа хөгжиж байгаа юм шиг боловч бусад салбарынхаа хөгжлийг боомлж байгаа юм шиг харагдаж байна л да. Жишээ нь банк санхүүгийн салбараас хувийн хэвшил зээл олгож байгаа хэмжээ бусад улсад 90-160% байхад Монгол улсад дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 45% байна л да. Тэгэхээр энэ ямар хардлага төрүүлж ийн үгээр банк санхүүгийн салбар чинь өөрсдөө цаана өөр бизнес хийгээд байгаа юм биш үстэй. Хувийн хвшлээ дэмжихгүй байгаа юм биш үстэй гэдэг ийм хардлагыг төрүүлж байна. Энэ асуултанд тодорхой хариулж өгөөч. Хоёрдугаарт нь Монголд бизнес эрхлэгчид төрийн өмчт компанитай өрсөлдөх гэж дараа нь энэ банкны өндөр хүүтэй зээлийг дараад ашиг хийх ийм боломжгүй тогтолцоонд боожж байгаа. Урт хугацаатай урт мөнгө буюу бага хүүтэй урт хугацаатай ийм зээлийн тогтолцоонд хизээ шилжих юм бэ? Өнөөдрийн тогтолцоо бол богино мөнгө өндөр хүүтэй. Ингэхээр жижиг дунд бизнес, бичил бизнес, ер нь хувийн хвшил өндөх боломж бол тогтолцооны хувьд харагдахгүй байна. Хөрөнгө оруулалтын төрөлдсөн банкны хууль батлагдсан. Ингээ хөрөнгө оруулалтын зээл төслүүдийг санхүүжүүлэх энэ хуулиа хэрэгжихгүй байгаа шалтгаан чинь яг юу байгаа юм бэ? Энэ хөрс суурь чи яагаад бүрдэхгүй байгаа юм бэ гэдэг хоёр дахь асуултыг асууя. Гуравт нь энэ Монгол банк тендерээ хүртэл өөрийнхөө сайтн дээр зарладаг боллоо шүү дээ. Тендер gov.mn-ээр зарлахаа боллоо. Хараат байдал чинь улам их нэмэгдэж байна. Энэ дээр нэг хариулт өгөөч. Эхний гурван асуудал. За нэг дэвшиж хариулъя. За Баатар хөгшмөний асуултанд хариулъя. Сүүлээс нь хариулъя. За банк тендер хүртэл одоо вебээр зарлж байна гэж харж байна. Тэгэхээр яг энэ тал дээр бол яг уу банкны хараат бус ажиллагаа гэдэг бас сэдвүүд нэлээд яригдж байгаа. Тэгэхээр иргэдийн дундч дээр нийгэмч дээр бас энэ төв банк илүү их одоо юу гэдгийг засгийн газартайгаа ойрхон ажиллаад байна. Засгийн газрын одоо юу гэдгийг үйл ажиллагаатай дэндүү их ойрхон байна, хамааралтай байна гэсэн одоо комментууд нийлээ авч байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр бол төв банк мэдээж ууг нь бол төв банк засгийн газар хоорондын ажиллах энэ харьцааг ерөнхийдөө хуулиар зохицуулсан байдаг. Төв банк юу гэж болох хэвээр засгийн газар ямар ажил хийх вэ? Засгийн газрын ажилд төв банк яаж оролцох вэ? Ямар хүрээнд хуулийн хүрээнд оролцох вэ гэсэн. Тэгэхээр яг уу одоо сүүлийн жилүүдэд бас энэ нийгэм эдийн засгийн энэ одоо үл юу гэх юм uncertain гэх юм уу одоо энэ үл ойлголцох энэ байдлуудад бол яалчгүй бас зарим тохиолдолд эдийн засгийн хувьч дээр төв банк зарим нэгэн хөтөлбөр зүйл дээр бол засгийн газартай хамтарч ажиллах тийм зүйлүүд бол гардаг. Тэгэхээр харьцангуй бас төв банкны зүгээс энэ зүйлийг одоо санхүүгийн одоо зуучлалын үйл ажиллагааг нь илүү банк руу ингээд шилжүүлээд банктай одоо банкны бодлогын түвшинд дэмжиж банкар энэ засгийн газартай энэ төсөл хөтөлбөрүүд дээр бол сүүлийн жилүүд нэлээд ийм хамтарч банкны одоо үйл ажиллагаа банкны оролцоог нэлээд оролцуулаад ингээд явж байгаа. Тодорхой хэмжээний тодорхой одоо хэсэгт бол одоо төв банк бас тийм засгийн газартай илүү ойрхон байна гэсэн шүүмжил дагуулсан шагуулж байгаа зүйлүүд бол
бол байх нь бол үгүйсэхгүй. Энэ дээр бол одоо миний хувьд бол гишүүнтэй санал нэг байна. За сесвний дараагийн асуултан дээр санхүүгийн зах зээл одоо арай бага байна. 10% жин дарж байна гэж байна. Тэгэхээр энэ бол энэтэй бол би санал нэг. Тэгэхээр сүүлийн одоо хоёр шатал банкны систем бий болсноос хойш банкны санхүүгийн салбар дах одоо банкны энэ хувь хэмжээ бол мэдээж энэ 90% гэдэг бол их том тоо. Тэгэхээр энийг бол одоо хэрвээ одоо банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдвол энэ одоо хувь хэмжээг би бас түрүүн бас дурдсан 20-30% болтол нь болсон гэж ядаж 30% болтол энийг бол санхүүгийн системийг бол хөгжүүлж энэ дээр одоо ийш нь чиглэсэн мөнгөний урсгал энэ санхүүгийн систем рүү орж ирэхин гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт энэ тал дээр бол илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Энийг анхаарч ажиллах хамгийн том ихний одоо хөш хөрөнгө юу гэхээр зэрэг би бас түрүүнд дурдсан системүүдийн асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бол бас банкн дээр бас сангийн яамтай бусадын холбогдох байгууллагуудтай нь бол ингэж эхнээс нь ажиллаж энийг зөв хэлтэй зөв нэг хэлээр ажилдаг эдийн засгийн хувьд илүү efficient одоо илүү ийм хэрэглэх гэх юм уу илүү ашиглахад амар болгох тал дээр бол бид нар заавал одоо энэ тал дээр бол нэлийн оройтой мандайлж ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр бол төв банкны одоо яг хуулиар болгоцсон чиглэлүүд бас байхгүй байгаа боловч бол санхүүгийн салбарын одоо энэ солонгоруулах тал дээр бол төв банкны зүгээс бол ялангуяа одоо миний хувийн зүгээс бол энэ чиглэлийг бол нэлээд хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр бол гишүүний хэлсэнтэй саналыг хууль эрх зүйн хувьд ч тэр дэд үтсийн хувьд ч тэр одоо дэмжиж ажиллана гэсэн бодолтой байна. За гишүүн үргэлжлүүлье. За Монголын энэ яг мөнгөний бодлогыг эцсийн хариуцагч бол Монгол банк. Инфляц ямар байх вэ гэдэг шийдлийг эцсийн хариуцагч бол Монгол банк. Институцийн онолоор бол эцсийн хариуцагч заавал байж иж энэ улс орон хөгжинэ л доо. Тэгээ та бол одоо эцсийн хариуцагч болох гэж энд одоо томилгооны сонсгол хийгдэж байна. Ер нь төрийн алба энэ төрийн өндөр албан тушаалтан Монгол банк тэр дундаа энэ хараат бус байх ёстой гэж та санал хэлээд байгаа. Ийм институцээр сонгон шалгаруулалтыг иргэдэд ил тод тавиад мэргэжлийн зөвлөлөөр оруулдаг ийм хууль эрх зүйн орчныг Монгол улс бүрдүүлэх шаардлага байна. Олон жил ажилласан хүн дарга болдог, олон жил ажилласан хүн сайн гэдэг ойлголтоо бид нэг эргэж харах хэрэгтэй болсон. Өнөөдөр олон улсын байгууллагт ховийн хэвшилд өөр одоо бусад институцид ажиллаж байсан маш чадварлаг залуу төрийн албанд орё гэвэл доороос нь эхэл гэж байгаа. Мэргэжлэнээс эхэл гэж байгаа. Тийм учраас мэргэжилтэн нэр тэр хүмүүс орохгүй байна. Тэгэхээр тухайн дэд ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхийлөгчд өрсөлдөх тэр бүх цонхыг шинэ хуулиар нээж өгөөд тэгэд шалгалтын систем нь л үнэн байх хэрэгтэй. Ямар ч хүн тэргүүн дэд ерөнхийлөгчд өрсөлдөж болно. Мэргэжлийн бүх шалгалтаа өгж болно. Ямар ч хүн өнөөдөр яамны газрын даргад өрсөлдөж болох ийм зохицуулт хийхгүй бол бид хит нэг талыг бариад бүх юм хаацсан тэгээ олон жил ажилласан дөрвөн хүний нэг нь ээлжлэн ингэж дарга болдог тогтолцоо руу Монгол улс айжмаар явж байна. Тийм учраас энийг одоо өөрчлөх ёстой гэж бодож байна. Энэ өөрчлөлтөд та бас санал навиг байна уу гэж асуумаар байна. Хөрөнгө оруулалтын энэ төрөлдсөн банкн дээр та их тодорхой хариулт хэлэхгүй байна. Ер нь бол энэ хариултуудыг илүү их тодорхой хэлмээр байгаа. Хамгийн гол нь энэ зээлийн хүүг өсөж байгаа ард талын чинь тэр бүтцийг өөрчлөх задлах асуудал дээр илүү санаачлагтай ажилламаар байгаа шүү дээ. Энэ ажил чи хийгдэхгүй учраас зээлийн хүү чинь тэр бүтц тэр эрсдэл чи өндөр байгаа учраас асуудал яаж ийн вэ? Зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүү өндөр байхаар эдийн засгийн чинь төлөхгүй байна. Эдийн засгийн чинь төлөхгүй байгаа учраас дахиад нөгөө тойрогтой ороод байна шүү дээ. Энэ тойргийг таслах тийм инновацлог реформ хийж чадах хүн л Монгол банкны удирдлагууд байгаасаа гэж бодож байна. Энэ бол санал байлаа. Асуулт байхгүй, баярлалаа.